2016 оноос Улсын их хурлын гишүүнээр сонгогдсон ажиллаж байна. Улсын их хурлын гишүүн Долгор Сүрэнгийн Сумья Базар нь сэргээгт гэрчим хүчний тухай бий даасан хуулийг Улсын их хурлын чуулганы хуралдаанд хөргөн барьж батлуулсан байна. Шууд нэвтрүүлэг танд хүрч байна. Манай өнөөдрийн зочноор эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын олон нийтэд харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Инх Бат оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр бид өнөөдөр элэг бүтэн Монгол гэсэн хөтөлбөрийн хүрээнд студид зочинтой харилцаж байгаа. За та хоёр яриагаа эхлэхийн өмнө засгийн газраас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр болсон яагаад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай болсон юм бэ? Хэрэгцээ шаардлага нь юунд байсан юм бэ гэдэг талаас нь яриагаа эхлэе гэж бодож байна. За Монгол Улсын засгийн газрын 2016-аас 20 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бол элэг бүтэн Монгол гэж хөтөлбөр батлагдсан. За энэ хөтөлбөрийн хүрээнд засгийн газрын 112 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор болохоор зэрэг элэг бүтэн хөтөлбөрөөр батлаад энэ 4 жилийн хугацаанд за Монгол Улсын одоо энэ элэгний хавдар, элэгний хатуурлыг за мөн энэ элэгний өвчлөөр нас орж байгаа иргэдийг таслан зогсоох. За 2020 онд гэхэд за энэ элэгний хавдрын нас уралтыг бол одоо ингээд бүрэн усан устгах чиглэлээр энэ тогтоол бол элэг бүтэн Монгол хөтөлбөрөнд батлагдсан байгаа. За тэгэхээр зэрэгүүл ер нь бол энэ элэгний хавдар буюу энэ хавдрын өвчлөл гэдэг бол Монгол улсад маш хэмжээтэй болсон. За жилд бол хэдэн 10-аараа нас урдаг гэсэн. Жишээлбэл нэг жил тухайн жилдээ л зөвхөн элэгний хавдраар гэхэд бол нэг 5900-6000 орчим иргэн зөвхөн элэгний хавдрын юу л илэрч идэг. За хавдраар бол маш олон хүмүүс нас зорчдөг. Ер нь тэгэхээр зэрэгүүл 1990 оноос өмнө за 90 оноос өмнөх хүмүүс бол энэ гепатит энэ БЦ вирусын халдварыг бол маш их хэмжээгээр авсан байдаг. За тэр үед бол та бүгд мэдж байгаа нөгөө нэг удаагийн шприц гэж байдаггүй байсантай холбоотой нөгөө шар өвчин маш их гаралтай холбоотой ингээд энэ элэгний хавдар, элэгний хатуурал, энэ элэгний энэ өвчлүүд маш их гарсан. Энэтэй холбоотой Монгол Улсын 2016-аас 20 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ хөтөлбөрийг бол бүрэн хэрэгжүүлээд 20 он гэхэд Монгол Улс элэгний хавдар болон элэгний хатуурлыг улс орны тасн зогсоох юм улс орн болохоор бол ингээд зарлаад үйл ажиллагаа хэрэгжүүлж явж байна. Тэгэхээр 4 жилийн хугацаанд үргэлжлэх энэ хөтөлбөрийн эхний 1 жил нь бол амжилттай хэрэгжиж дууссан байна шүү дээ, тий. Тэгэхээр энэ эхний 1 жилийн хугацаанд нийт хэдэн иргэн өслөг онцлогоонд хамрагдав. Ер нь одоо үйл явц нь ямар хуу шатандаа явж байна вэ? За засгийн газрын үйл ажиллагааны мөрийг хөтөлбөртсөн элэг бүтэн Монгол хөтөлбөрийн өрөөнд бол за хүн эрүүл мэндийн даатгалын сангаас за энэ эрүүл мэндийн яам, хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамтай хамтраад засгийн газартай хамтраад өнгөрсөн жилийн хугацаанд 2017 оны тухайд бол нийтдээ 40-с 65 насны за бүх иргэнийг эрүүл мэндийн даатгал даатгуулсан нийтдээ 500 гаруй мянган иргэн байсан. За эдгээр иргэдийн БЦ-ийн илрүүлгийг бол бүгд ингээд хийя гэдэг юу гараад үнцгийн зөвлөлийн тогтоол гараад за энэ нь болохоор зэрэг БЦ-ийн илрүүлгийг за бүх сумын эрүүл мэндийн төвүүд за өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан энэ шинжилгээг бол хийсэн. За өнгөрсөн хугацаанд энэ 2017 оны хугацаанд бол энэ элэгний БЦ-ийн вирусынхаа бол нийтдээ 300 гаруй мянган иргэнийг бол хамруулсан байдаг юм бид. Энэ 2018 оны тухайд бол бид энэ элэгний БЦ вирусын илрүүлгийг бол одоо нийтдээ 15 наснаас дээш 39 нас хүртэлх иргэдийгээ бол энэ БЦ-ийн илрүүлэгтээ бол хамруулъя. За дээр нь өнгөрсөн жилийн 40-с 65 наснд хамрагдааг үлдсэн иргэдээ за мөн 65 наснаас дээш иргэд буюу нийтдээ ер нь бол 15 наснаас дээш бүх иргэнэл энэ юунд хамруулахаар зорилттой ажиллаж байгаа. За өнгөрсөн жилийн хугацаанд бол бид энэ элэгний БЦ вирусын илрүүлгийг бол нийтдээ нэг 300 гаруй мянган иргэнд хийсэн илрүүлсэн байгаа. Тэгэхээр энэ ажил бол маш үр дүнтэй явсан. За ер нь энэ дэлхийн улс орнууд дэлхийн энэ элэгний юуны чиглэлээр бол Монгол улс энэ элэг бүтэн Монгол хөтөлбөрөө бол маш амжилттай хэрэгжүүлж байна. Ер нь бол энэ Монгол улсын энэ элэгний хавдрын энэ элэгний өвчлөлтөд БЦ-ийн вирусын гепатиттэй тэмцэж байгаа. Юу бол ер нь дэлхийн улс орнуудад бол бас жишээ авах юм байна гэдэг асуудлыг бол хүртэл олон улсын хэмжээнд бол яригдсан байна. Тэгэхээр өнгөрсөн онд таны саяаранд хэлсэн 40-с 65 насныхан
хамрагдаж амжаагүй хүмүүс нь давхар хамрагдаад явна гэсэн үг эсвэл зөвхөн 15-аас 39 насны хүмүүс шинээр хамрагдах хэрэгтэй юм болов? За энэ 2018 оны тухайд бол за эхний шат нь бол одоо 2017 онд бол хэрэгжүүлсэн. Одоо хоёр дахь шатал маань бол эхэлсэн. Энэ 2018 оны зорилт маань бол 15-аас 39 насных за мөн өнгөрсөн жилийн элэгний БЦ вирусын илрүүлгээс үлдсэн иргэд маань хамрагдах боломжтой. За та энэ БЦ-ийн илрүүлэгт хамрагдъя гэвэл ерөөсөө харьяа дүүргийнхаа өрхийн эрүүл мэндийн төв дээр сумын иргэд бол сумын эрүүл мэндийн төв дээрээ эрүүл мэндийн даатгалын төвтрээ бөглүүлээл очиход бол энэ шинжилгээг бол түргэн шуурхай бол аваад БЦ-ийн илрүүлэг нь бол ингээд анхан шатныхын юг нь бол хийгээд өгөх боломжтой. Тэгэхээр Элэг бүтэн Монгол хөтөлбөр ер нь улсын хэмжээнд яг одоо сум өрхийн эмнэлгүүдээр шинжилгээнд хамрагдах боломжтой байгаа юм байна. Өөр яг одоо тэнд үүдээ нээлээ гэдэл мэдээлэл авагдаад тасалдаа. Тэгэхээр яг хаана аль аймагуд дээр одоо яг хөтөлбөр нь хэрэгжиж байгаа юм болоо. Ерөөсөө энэ хөтөлбөр бол үндэсний хөтөлбөр учраас ерөөсөө Монгол улсын одоо ерөөсөө улсын хэмжээнд бүх 365 сум за нийтдээ одоо улсын хэмжээнд хийж байгаа бүх өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулаад хийгдэж байгаа. Тэгэхээр зэрэг бол өнгөрсөн жил бол бид энэ элэгний БЦ вирусын илрүүлгийг бол эрүүл мэндийн даатгалын сангаас 100% зардлын дааж ирсэн. За нэг удаагийн энэ элэгний БЦ вирусын илрүүлгийн зардал эрүүл мэндийн даатгалын сангаас нэг даатгуулагчдад бид 2800 төгрөгөөр тооцож бид зардлын тооцож олгосон. За энэ 2018 онд бол нийгмийн эрүүл мэндийн даатгалын үндсийн зөвлөлөөр за энэ элэгний БЦ вирусын илрүүлэг шинжилгээний зардлын тарифыг бол өсгөж нийтдээ нэг удаагийн зардал нь бол БЦ-ийн илрүүлэгт бол 3500 төгрөгөөр бол баталсан. За тэгэхээр зэрэг сум өргөтөөр очиж байгаа иргэд маань энэ шинжилгээгээ хийлгэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас таны өмнөөс өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвд бид энэ санхүүжилтийн аймгийн нэгдсэн эмнэлэг болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан энэ санхүүжилтийг бол бид олохоор бол ингээд ажиллаж байгаа. Энэ дээр манай өрхийн эмч нар болон сум дүүргийн сумын эрүүл мэндийн төвийн эмч суулагч нар бол энэ дээр бол ажиллаж байгаа хамтраад. Тэгэхээр нэгэнт үзлэг онцлогоонд хамрагдаад за ямар нэгэн байдлаар элэгний өвчлөлтөө гэдэг нь тодорхой болсон иргэдийн тухайд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт урамшуул эдлэгч гэдэг юм. Энэ чиглэлээр өөрийгөө эмнүүлэхэд одоо шаардлагадах эмчилгээнийх нь хөнгөлөлтийн боломжууд нь ямар хөө юм болоо? За тухайн иргэн маань бол одоо нөгөө сум өргөтөр очиод БЦ-ийн илрүүлэгт хамрагдаад за хамрагдаад шууд ерөөсөө газар дээр нь та за БЦ-ийн эрэг гарсан, сөрөг гарсан гэдгийг шууд эмч нар маань бол хэлээд өгчин. Тэгэхээр зэрэг бол эрэг гарсан, сөрөг гарсан тохиолдолд бол эмчээсээ зөвлөгөө аваад цаашдаа би энэ БЦ-ийг ямар халдахгүй байх боломжтой вэ гэдэг зөвлөгөөг авчина. Харин эрэг гарсан тохиолдолд та баталгаажуулах заавалшгүй шаардлагатай. Тэгэхээр зэрэг баталгаажуулна маань гэдэг маань бол С вирустэй вэ нү, Б вирустэй вэ нү гэдгийг бол баталгаажуулах хэрэгтэй. За тэр баталгаажуулах шатны хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээг бол манай орон нутагт бол аймгийн нэгдсэн эмнэлгүүд, за дүүрэгт бол эрүүл мэндийн төвүүд бол энэ арга хэмжээг бол хэрэгжүүлж байгаа. Бид болохоор зэрэг бүх орон нутгийн аймгийн нэгдсэн эмнэлгүүд бүсийн онцлог эмчилгээний төвүүдтэй гэрээгээ байгуулсан. За мөн дүүргийн эрүүл мэндийн төвүүдтэйг бол энэ шинжилгээг бол хийлгэхээр бол баталгаажуулах шинжилгээ хийлгэхээр гэрээ байгуулсан байгаа. За энд бас энэ баталгаажуулах шинжилгээ хийлгэхэд даатгуулагчаас бас зардал гарахгүй. Энийг нь бас эрүүл мэндийн даатгалын сангад лааж яана гэсэн. Тэгэхээр зэрэг бол энэ 5-аас 10,000 төгрөгийн баталгаажуулах шинжилгээг хийлгэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас бас дахиад танд ингээд зардлын тухайн эрүүл мэндийн нийслэл Улаанбаатар хотын дүүргүүдэд бол нийслэлийн эрүүл мэндийн төвүүдээр, дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр, аймагт бол аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд бид санхүүжилтийн нөгөөд та тэнд баталгаажуулах шинжилгээ хийлгэнэ гэсэн. Тэгэхээр зэрэг тухайн даатгуулагч үнэхээр тэр баталгаажуулах шинжилгээ хийлгээд за үнэхээр тэр нь заашгүй С вирустай гарлаа гэсэн тохиолдолд тоолуулах гэдэг асуудал. С-гээ тоолуулна гэдэг. Тэгэхээр зэрэг бол нөгөө дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар маань бол за та ингээд юу орсон байна? Танд вирус орсон байна. Тийм учраас заашгүй та С-гээ тоолуулаа гэдэг зөвлөгөөг өгөх юм бол дараагийн шатны эмчилгээ, дараагийн шатны тоолуулах тий эмчилгээнд орох хэрэгтэй. Тэгэхээр зэрэг бол өнгөрсөн жилийн тухайд бол нийтдээ манай эрүүл мэндийн даатгалын байгууллагатай 22 лаборатори, 21 лаборатори энэ элэгний С вирусын тоолох шинжилгээ хийж ирсэн. За энэ жилийн тухайд бол элэгний БЦ вирусийн тоолох шинжилгээ сонгон шалралтыг зарлаад нийтдээ 25 эрүүл мэндийн байгууллага буюу лабораториуд энэ шинжилгээ хийхээр болж байна.
Тэгэхээр зэрэгүүл одоо та баталгаажуулах шинжилгээгээр та үнэхээр вирустай гарлаа гэх юм бол эрүүл мэндийн лабораториудад очиж манай даатгуулагчид маань энэ шинжилгээг өгөх ёстой. За энэ лабораториудад очиод C-гээ тоолууллаа, B-гээ тоолууллаа гэхэд энэ зардлыг бас эрүүл мэндийн даатгалаас 100% дааж байгаа. Тэгэхээр зэрэгүүл тухайн лабораториудын хүчин шалтгаалаас хагас болон бүрэн автоматар шалтгаалаад 80-аас 120 мянган төгрөгийн нэг удаагийн тоолохын эхний удаагийн тоолохын эрүүл мэндийн даатгалаас яана. За дараа нь эмчилгээгээ хийлгээд тавтан тоолох буюу хоёр дахь тоолохыг бас эрүүл мэндийн даатгалын сангаас таана. Ингээд эрүүл мэндийн даатгалын сангаас энэ элэгний БЦ вирустэй иргэдийнхаа тоолохыг одоо 2 удаа тоолж гэнэ гэсэн үг. Тэрэнд гарах зардал 2 удаагийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас таана гэсэн үг. Саяхыг дэлгэрүүлээд тасайл та урьдчилан сэргийлэх үзлэг онцлогоо бол 3500 төгрөгөөр нөгөө тестээр илрүүлэг шинжилгээгээ хийлгэж юм байна. Тэрийг нь бол бас даатгалын сангаас өнгөрөөж яаж байгаа тий. Тэгээд танайтай одоо гэрээтэй лабораторид очиод тоолуулах шаардлагатай гэдэг тэндээс эхний шинжилгээний дунгаас гарсан тохиолдолд очиод тоолуулна гэсэн үг тийм. Хоёр дахь шатлалын буюу нөгөө сум өргөтөр БЦ-г илрүүлжлээ. Тэн дээр гарсан тохиолдолд баталгаажуулах шинжилгээ гэдгийг аймгийн нэгдсэн эмнэлгүүд болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр баталгаажуулах шинжилгээ хийлгэнэ. Тэр нөгөө сая 5-аас 10 мянган төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг бас 100% дааж яана гэсэн. Тэгээд энэ баталгаажуулах шинжилгээнд зайлшгүй С тоолуулах шаардлагатай гэдэг С гарсан тохиолдолд нөгөө лаборатори 25 лабораторид очиод БЦ-гээ тоолуулах хэрэгтэй болж байна гэсэн. Тэгэхээр зэрэг энэ тоолох нь бас нөгөө 80-аас 120 мянган эрүүл мэндийн даатгалаас тааж байна. Ер нь үнэн хэд гэдэм бол 80-аас 120-ыг нь бол даатгалаас даалгах боломжтой. Тийм, нэг удаагийн С тоолох буюу Б тоолох юм зардал нь бол 80-аас 120 мянга. Яг тэгэхээр зэрэг нөгөө лабораториудын нөгөө хагас буюу бүрэн автомат лабораториудын хүчин чадлаас шалтгаалаад манайхтай тухайн лабораториуд маань бол гэрээгээ хийсэн байдаг. Тэгэхээр зэрэг бид эрүүл мэндийн даатгалаас тухайн даатгуулагч иргэнд С Б-тэй гарсан тохиолдолд тэр зардлыг бол манайх санхүүжүүлээд ингээд шат дараалтаа ингээд 3 зардлын гурван ингээд байгаа юм чи. Тэгэхээр би өөртөө эзэн болоод ч гэдэг юм уу зориул явах юм бол бүх шатлал дээр нь үн төлбөргүйгээр үзлэг онцлогоо шинжилгээ тооллого тий бүгдэнд нь хамрагдах боломжтой юм байна шүү дээ. Тэгэхээр баярлалаа үзэгчдээ бид өнөөдөр Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын олон нийтийн харилцаа ахлах мэрэгчлэлтэн их баттай студид ярилцаж за Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд үзлэг онцлогоо за БЦ вирусын тооллогыг хэрхэн хийлгдэг вэ гэдэг мэдээллийг хүргэж байна. Та бүхэнд сонирхсан асуулт байх юм бол 1919 дугаарт холбогдсон манай зочинтой шууд асуултаа асуух боломжтой юм шүү. За хуулийн яриагаа үргэлжлүүлж байл да. Тэгэхээр яг элэгний төрлийн одоо вирусын эмчилгээний эм гэдээ ярихаар хароны гэдэг ганц л юм байдсан болов уу гэдэг ойлголт байгаад байдаг л да. Тэгэхээр ер нь танай эрүүл мэндийн даатгалын сангийн одоо хөнгөлөлтөө эмийн жагсаалтанд энэ элэгний эмчилгээтэй холбоотой эм бэлтгэлүүд хэдэн нэр төрөл байдیں۔ Эдгээр саний та бүхэн ярьсан онцлогоо шинжилгээнд хамрагдаад шаардлагатай бичигдсэн эмүүдээ хөнгөлөлтөөр авах боломж нь байдсан болов уу? За эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлж байгаа нэг 16 төрлийн тусламж бичгээний нэг төрөл нь нөгөө хөнгөлтэй эмээр иргэдэд үйлчлэх тусламж үйлчлэгээ байгаа. За нэг нь болохоор зэрэг одоо бид бүгдийн эрт илрүүлэх хурдсан сэргийлэх үзлэг онцлогоо шинжилгээ байж байгаа. Тэгэхээр зэрэг одоо өнгөрсөн 2016 оны засгийн газрын тогтоолоор энэ элэг бүтэн Монголтой холбоотой элэгний С вирусын эмийг бол нэг хайрцаг нь 210 мянган төгрөгөөр хөнгөлөхөөр засгийн газрын тогтоол гарсан. За энд бол эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хэмжээний зардлыг бол зарцуулж байгаа. За өнгөрсөн 2017 онд бол энэ элэгний С вирусын 5 эм 5 эмийг иргэд даатгуулагч эмчилгээнд энэ С вирустэй иргэдэд зориул эмчилгээнд бид бол эрүүл мэндийн даатгалаас хөнгөлтийг үзүүлээд иргэд маань бол энэ эмийг авч ууж байгаа. За тэгэхээр зэрэг энэ 2018 оны нийгмийн даатгалын үндсийн зөвлөлийн тогтоолоор энэ элэгний С вирусын дан найрлагатай 2 эм нэмэгдсэн. За өнгөрсөн жилийн хугацаанд бол нийтдээ нийлмэл найрлагатай 5 эм энэ эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөгдөж байсан. Тэгэхээр зэрэг бол одоо эрүүл мэндийн даатгал одоо энэ сая иргэдийн тухайд бол 25 лабораториудад очиод элэгний БЦ вирусынхаа шинжилгээг өгөөд С-тэйгээ идэвхтэй С гарсан тохиолдолд нөгөө эмчийн нөгөө эрүүл мэндийн яам болон манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан жагсаалтанд орсон яг нөгөө эмчлэх эрх үхий эмчнэр маань 253 эмч байгаа. Энэ 253 эмчийн бичсэн жорын дагуу за манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан нийтдээ энэ элэгний С вирусын БЦ вирусын эм бичих
253 эмч маань за энэ эмийг худалдаалах 149 эмийн сангуудаас авах эрх нээлттэй. Тэгэхээр зэрэг бол одоо ерөөсөө энэ дээр бол тухайн даатгуулагч элэгний энэ Б-гийн С вирусын эмний тухайд бол даатгуулагч эмчээс очоод эмчилгээгээ та хийх ёстой гэд яах юм бол шууд нөгөө эмийн сан дээрээс очоод энэ юмыг аваад уух боломж нээлттэй. Тэгэхээр зэрэг өнгөрсөн жилд бол одоо элэгний С вирусын 5 нийлмэл найрлагатай юм байсан бол энэ жил 2018 онд дахиад зөвхөн С вирусын дан найрлагатай 2 эм нэмэгдээд ингээд 7 эм болсон байна. За манай эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлтэй эмийн жагсаалтад бол Б вирусын 3 эм байдаг. За эдгээр эмнүүдийн ч бас эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлтөө олгоо явж байгаа. Тэгэхээр С вирусын таны сайн хэлсэн эмүүдийг одоо эмчлүүлж байгаа иргэд маань авахын тулд хөнгөлөлтөөр хэдэн хувийг хөнгөлүүлт юм болоо? Энэ элэгний С вирусын эм бол одоо нийтдээ одоо өнгөрсөн 2017 онд бид 5 эмийг яасан сайн хэлсэн. Тэр нь 2018 онд 2 эм. Тэгэхээр зэрэг нэг хайрцаг том буюу нэг сар уух эмэнд нь 210 мянган төгрөгийн шууд таны өмнөөс эрүүл мэндийн даатгалын сан хөнгөлтийн үзүүлээд зөрүүгөө та өөрөө төлөөд ингээд авах боломжийн нээлттэй. Тий 210 мянган төгрөг. Нэг хайрцаг тунд. Тэгээд энэ эмчилгээгээ аваад уух хэрэгтэй. Эмээ аваад уух хэрэгтэй. БЦ вирусыг тоолно гэдэг тэгэнгүүтээ тустай амьтад заавчлаараа студид үзэгчээс асуулт ирсэн байна. Байна уу? Байна. Нэг юм асуух юм аа. Энэ Б вирусын идэвхтэй тодорхойлохдоо даатгалаар үнгүү тоолох уу? Байна. Сонсож байна. Байна. Сонсож байна. За. Нэгдүгээрт нэг асуух юм аа. Хоёрдугаарт нь болохоор энэ одоо нөгөө эвсэдрүүлгээр хэрвээ вирустэйгээ гасан тохиолдолд заавал эзэзэ буюу баталгаад тусдаа одоо нэгэнд нь вакцинд байдаг юм а байдгүй маа гэж ойлголтын зөрүүтэй асуудал байдаг л да. Энэ вакцинжуулалт нь бас хамралтай байд юм болов уу? Нэг нь вакцинтай, нэг нь вакцингүй гэдэг нь зөв юм болов уу? За ер нь бол энэ вирус гэдэг маань бол тухайн хүний биеинд одоо энэ вирус одоо жишээлбэл хэдийн хугацаагаар байна уу жишээлбэл одоо элэгний С вирусын тухайд бол одоо энэ дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын одоо жишээлбэл саяны 5 эм гэдэг чинь за дээр нь сая энэ 2018-нд шинээр зөвхөн дан найрлагатай 2 эм гэдэг энэ эмүүдийг зөвхөн уугсан тохиолдолд элэгний тэр нэг С вирус маань бол шууд устдаж байгаа. Тэгэхээр зэрэг эмчилгээ бол маш үр дүнтэй. Тэгэхээр зэрэг бол одоо элэгний С вирусын юм тухайн даатгуулагчийн биеийн эсэргүүцэл за тухайн даатгуулагчд байж тухайн иргэнд байгаа нөгөө С вирусийнх нь идэвхжил нь ямар шалтгаалаад эмчилгээ нь 3 сараас 6 сар 6 сараас 12 сар гэж байдаг. Тэгэхээр зэрэг бол тухайн даатгуулагч иргэн маань 3 сар уугаад нөгөө С нь идэвхжил нөгөө С-гээ дахиад тоолууллаа гэж ботход С-гүй болчих юм бол ахиж эмчилгээгээ эмчийнхээ хяналтанд байна гэсэн үг эмээ уухгүйгээр ер нь бол Б вирусын тухайд болохоор зэрэг бол ерөөсөө тухайн одоогийн байдлаар бол ерөөсөө ингээд яг С вирус шиг ингээд эмээ уугаад шууд ингээд устчихгүй ер нь бол Б вирусын эмийг бол ер нь тогтмол ингээд уух шаардлагатай байгаа. Ер нь бол дэлхийн энэ улс орнуудын юунд бол Б вирусын одоо яг С шиг юм дээр бол туршилтуудаа хийгдээд энэ юмнууд нь бол явагдаж байгаа. Зүгээр манай эрүүл мэндийн даатгалын сангаас бол энэ Б вирусын 3 эмийг бол бас ингээд хөнгөлтийн үзүүлээд ингээд бас гэж явж байна. Та түрүү яриандаа дурдсан шүү дээ 6,000 хүн элэгний хавдрын өвчлөлөөр бүртгэгдсэн гэдэг. Ер нь манай улс чинь дэлхийн элэгний хавдрын өвчлөлөөр тэргүүлж байгаа учраас ийм хөтөлбөр зохион байгуулад иргэдээ урьдчилан сэргийлэх чиглэл дээр нь за эмчлэх чиглэл дээр нь анхаарч ийн гэж ойлгож байна л да. Тэгэхээр яг одоо хагалгааны ширээн дээр очих заалттай хүнд төрөөс ч гэдэм үү, эрүүл мэндийн яамнаас ч гэдэм үү, эрүүл мэндийн даатгалын сангаас ч гэдэм үү яг тодорхойс үйлчилгээ нь ямар байд юм бол хагалгааны үн өртөг нь хэр байд юм болоо? Энэ эрүүл би сая 6,000 гэдэг маань бол тухайн жилд гарч ирж байгаа элэгний хатуурал энэ элэгний хавдрын юу н тохиолдол гарч байгаа 6,000 орчим иргэн. Ер нь бол энэ элэгний Б С вирусын юутэй
Монгол улсын хэмжээнд 400 орчим мянган иргэн байна гэж статистик тоо байгаа байхгүй. Тэгэхээр зэрэгүүл одоо бид одоо жишээл 2020 он гэхэд энэ 3 сая иргэнийгээ ерөөсөө элэгний халдвар болон хатууралгүй, хавдаргүй улс орон болгохын төлөө зорж ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэгүүл бид одоо 15-аас дээш насны бүх иргэнийг одоо энэ 4 жилийн хугацаанд бол үе шаттайгаар бол бид ингээд энэ элэгний БЦ вирусыг илрүүлнэ, тоолно, эмчилнэ, баталгаажуулна. За тэгээд бүр шаардлагатай тохиолдолд одоо элэгнийх нь хагалгаа, за элэгнийх нь эмчилгээ юмнуудыг хийж байна. За тэгэхээр зэрэгүүл бид одоо энэ 2018 онд бол энэ БЦ вирусын илрүүлэхт бол дунджаар бид нэг 600 гаруй мянган иргэнийгээ бол одоо энэ БЦ-ийн вирусынхаа эмчилгээний тухайд бол илрүүлгээ бол хийхээр бол төлөвлөсөн байж байгаа. Тэгэхээр жил жилдээ бид нар тодорхой хэмжээний ягаад 2020 онд гэхэд бол одоо энэний хүчлэлгүйгээр улс орон болно гэж зорж байгаа. За энэ элэгний хавдрын элэгний юу бол төрөөс хариуцчих байгаа зардлыг тэгтээ эрүүл мэндийн даатгалын сангаас одоо энэ өндөр түвшинтэй тусламж үйлчилгээнд бол энэ хагалгаан зориулсан эмнэлгийн хэрэгсэлт нь бол эрүүл мэндийн даатгалын сангаас бол хөнгөлөлтийг бол хөдөлгөж явж байдаг байна. Тэгэхээр хагалгаанд орохдоо даатгалын сангаас бол ямар ч байсан хөнгөлөлтөө байдлаар ер нь хагалгаанд орох боломж нь байд юм байна тийм үү? Тий, одоо энэ эрүүл мэндийн даатгалын сан чинь нөгөө өндөр өртөгтэй медицинийн тусламж үйлчилгээ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ тусламж үйлчилгээнд нийтдээ нэг 484 эмнэлгийн хэрэгсэл байдаг. Тэгээ эдгээр эмнэлгийн хэрэгслээс энэ элэгний хавдрын энэ элэгний хагалгаанд орох шаардлагатай эмнэлгийн хэрэгсэлт нь тухайн эмнэлэгт нь бид яг энэ тухайн даатгуулагчид зарцуулсан тэр эмнэлгийн хэрэгсэлт нь эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлтийг бол үзүүлж явж байгаа. Тэгэхээр зэрэгүүл нийт зардлын маань бол 75 орчим хувийн тухайн зардлын эмнэлгийн хэрэгсэл нь шүү дээ. Зөвхөн эмнэлгийн хэрэгслийнхэн зардлын 75 орчим хувийн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ гэсэн үг. Гэтэ ер нь бол эрүүл мэндийн даатгал төссөн хүмүүст л энэ хамааралтай тий. Тэгэхээр хаалгаа ер нь хэр үр дүнтэй байд юм болоо. Тэгээд эмнэлгийн ачаалал одоо орны хөрөлцөөч гэдэг юм уу тэр нь ямар байд юм бол? За тэр нь болохоор ер нь бол энэ манай Монгол улсын хэмжээнд бол нэгдүгээр эмнэлэг бол элэгний энэ хагалгаа ямиг бол хийж байгаа. За мөн хавдар судлалын үндэсний төв бас энэ элэгний энэ хагалгааны бас юу хийж байгаа. Ер нь бол цаашдаа бол одоо Монгол улс одоо бүрэн одоо гадагшаага явдаг энэ өндөр үнэтэй хагалгаа ямиг бол зөвхөн дотоодынхоо энэ үнэхээр энэ эмчнэр манай эмчнэр бол үнэхээр чадaltaй болсон. Үнэхээр техник тоног төхөөрөмж нь сайжирсан. Тэгэхээр зэрэгүүл ерөөсөө Монгол улсын чадaltaй эмчнэр маань энэ хаалгыг ихмэл гадагшаа явдаг энэ даатгуулагч иргэдийн маань энэ карманаас нь гардаг энэ зардал багасж энэ эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн даатгуулагчийнх нь энэ эрүүл мэндийн дээр зардлыг нь бид хуваалцах зорилгоор энэ өндөр түвшинтэй тусламжлалын зардал бол ингэж орж ирсэн зардал байна. Тэгэхээр онцлогдсон иргэдийн тухайд насны хувьд хэдээс хэдэн насныхны одоо төлхөө хавдрын өвчлөлтөй байна ч гэдэг юм уу ийм судалгаанд гарсан байт юм бол ер нь өнгөрсөн 1 жилийн хугацаанд бол 40-65 насныханд үзлэг онцлогоо хийгээд насын залуужуулах шаардлагатай гэж үтсэн гэж ойлгоод байна л да тийм үү? Тий, ер нь бол энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 2017 оны бол нийтдээ 40-65 нас. Яг тэгвэл 40-65 нас гэдэг бол 1990 оноос өмнөх тийм үү? Одоо нөгөө үеийн хүмүүстэй байсан учраас тэр хүмүүсийг энд хамруулъя гэсэн. Одоо энэ 2018 оны 2 дахь шат элэг бүтэн Монгол хөтөлбөрийн 2 дахь шат нь бол 15-аас 39 насны иргэдийгээ ерөөсөө энэ илрүүлэг шинжилгээнд хамруулъя. Одоо ер нь энэ хавдрын юу бол Монгол улсад бол одоо маш их залуучсан учраас ерөөсөө эрт нь илрүүлэх системаа гэдэг яасан. Тэгэхээр зэрэг эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд маань бол эрт илрүүлэх урдсан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн даатгалын санд бол тодорхой хэмжээний зардлыг бол бид жилдээ батлуулдаг. Тэгэхээр зэрэг энэ 2018 онд бол энэ эрт илрүүлэх урдсан сэргийлэх чиглэлээр ерөнхийдөө нэг энэ товлолт хугацаа нас хүйс товлолт хугацааг нь үндэслээд урдсан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гаргахаар бол төлөвлөсөн. Энэ хүрээнд бол эрүүл мэндийн даатгалын үндсийн зөвлөл маань бол энэ тогтоолж урмаа баталсан. За өнгөрсөн 2017 онд бол бид бас эрт илрүүлэх урдсан сэргийлэх чиглэлээр бас энэ багцууд 3 төрлийн багц гаргаж ирсэн. Өнгөрсөн жил бол 50,000 төгрөгийн 3 төрлийн багцаас даатгуулагч иргэн өөрөө сонгоод тийм үү үе мөч болон дотор хавдрын чиглэлийн ийм багцууд байсан. Эндээсээ сонгоод онцлогоо шинжилгээ хийх боломжтой байсан. За энэ 2018 оны тухайд бол ерөнхийдөө дан хавдрын чиглэлийн 80-аас 100,000 төгрөгийн тийм багцууд гаргаж байгаа. Тэгээд одоо энэ үндсэн зөвлөлөөр удахгүй журам юмнууд юу н сонгож сургалтын журам юмнууд нь батлагдахаар зэрэг бол бид одоо энэ сонгож сургалтыг хийгээд энэ урдсан сэргийлэх илрүүлэх үзлэг онцлогоо шинжилгээг болгоно гэдээ хэлүүлэх юм байна. Тэгэхээр мэдээж
засгийн газраас, эрүүл мэндийн яамнаас, за танай байгууллагаас гээд шат бүрдээ анхаарал онцлоё гэж байна. Иргэдийн идэвх нь ер нь ямар ах шиг байна өнгөрсөн хугацаанд? Ер нь бол иргэд бол маш идэвхтэй болчихсон. Одоо яг л зөвхөн манай Монгол улсын иргэд манай бол өөрсдийнхөө хамгийн ихний юм бол ерөөсөө хүний эрүүл мэнд юм байна. Ерөөсөө хүн эрүүл хэмжээж ажиллах юм байна, эрүүл хэмжээж амьдрах хэрэгтэй байна гэдгийг бол хүн болгон мэдсэн. Тийм учраас ерөөсөө бүх манай өрхийн эрүүл мэндийн эмчнэр ч аягүй тэн дээр хариуцлагатай ханддаг болсон. За манай орон нутгийн эмчнэр ч гэсэн. Одоо жишээлбэл одоо нийслэл Улаанбаатар хотод гэхэд бол одоо зөвхөн би өөр төр жишээ авахад манай гэрийн одоо манай байрны үүдний орцсон дээр манай өрхийн эрүүл мэндийн төвийнхэн маань бол ингээд бичиг наацсан байж байгаа. Тэгэхээр зэрэг та 2018 онд 15-аас 39 насны иргэд бол БЦ вирусын юунд хамрагдана. Үн төлбөргүй юу эрүүл мэндийн даатгалын сангаас 100% даана. Тийм учраас та өрхийн эрүүл мэндийн төв дээр ирээд энэ БЦ вирусын үслэг онцлогоо шинжилгээнд хамрагдана. За мөн өнгөрсөн жилийн 40-65 насны хамрагдалтанд ороогүй иргэд маань бас ирнэ үү? Та эрэхтээ ямар материал авчрах вэ гэдгийг хүртэл ингээ заагаад өгсөн. Нэгдүгээр та эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх ёстой, эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйг ирсэн байх ёстой. Тэгээ манай дээр ирээд энэ БЦ вирусынхаа илрүүлэгт хамрагдана уу гэдэг. Ингээд манай эмчнэр өөрсдөө маш анхаарлаа тавьсан, иргэд маань өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарлаа тавьдаг болсон учраас энэ үндэсний хөтөлбөр бол маш амжилттай ингээ хэрэгжиж явж байна. Тэгэхээр энэ сарын 1-ээс Б вирусын идэвхжил тодорхойлж эхэлсэн гэсэн нэг мэдээлэл байна л да. Ер нь энэ хөтөлбөрийн хүрээнд шинээр хийгдэх ажлууд нь ямар ажлууд байгаа юм бэ? За ер нь бол энэ Эрлэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр гэдэг маань бол ингээд яг жил тутам засгийн газрын одоо 18 оны үйл ажиллагаанд за мөн 19 оны үйл ажиллагаанд тавьсан. Тэгэхдээ эрүүл мэндийн даатгалын сангаас эдгээр зардлуудыг бол үнэхээр яг ингээд 100% дааж ял гэсэн үг л дээ. БЦ вирусын илрүүлгийг одоо дааж байна. За тэгээд БЦ вирус нь илэрлээгээд эерэг гарсан тохиолдолд баталгаажуулах шинжилгээ хийх хэрэгтэй. Аймаг дүүргийн нэгц эрүүл мэндийн төв аймгийн нэгдсэн эмнэлгүүд бүсийн онцлогын эмчилгээний хэвээр энэ баталгаажуулах шинжилгээний тухайн эрүүл мэндийн байгууллагуудынхаа хүчин чадал нь өөрийнх нь үнээс 5-аас 10 мянган төгрөгийн эрүүл мэндийн даатгалаас бас 100% дааж байна. За тэгээд ингээд эерэг дараагийн тоолуулах шаардлага гэсэн гарсан тохиолдолд манай энэ сонгор солиролтод тэнцсэн БЦ вирус тоолох нийт 25 лабораторид 80-аас 120 мянган төгрөгийн бас эрүүл мэндийн даатгалаас санхүүжилж байна. Тэгэхдээ энэ 2 удаагийн зардлын эрүүл мэндийн даатгалаас 240 мянган төгрөг нэг даатгуулагч одоо эрүүл мэндийн даатгалаас. За тэгээд дараагийнх нь болохоор зайлшгүй та нэмчилгээ хийх хэрэгтэй байна гэвэл саяны нөгөө миний хэлж байгаа тэр эмнүүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас зөвхөн нэг сар буюу хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлтийг хөдлүүлээд ингээд уулгаж байна. Гэх мэтлэн одоо энэ элэг бүтэн Монгол хөтөлбөрийн засгийн газрын мөрийн хөтөлбөр бол үнэхээр Монгол хүн рүүгээ чиглэсэн маш үнэхээр ач холбогдолтой монголчуудынхаа эрүүл байлгах төлөө гэсэн ийм засгийн газрын мөрийн хөтөлбөр бол одоо явж байгаа. Нийт зардлын хэмжээ нь ямар хөө гардыг бол яг даатгалын сангаас гарч байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд хэдэн төгрөгийн зардал гарсан. Энэ дээр нэмэлтээр одоо засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр гэдэг утгаараа нэмэлт зардал гаргаж өгсөн байт юм болов уу? За эрүүл мэндийн даатгалын сангаас одоо жишээлбэл энэ 2018 оны тохиод бол энэ элэгний БЦ вирусын одоо энэ Ц вирусын эмэн зориулаад бол эрүүл мэндийн даатгалын сангаас бол нэг 10 хэдэн тэрбум төгрөг батлагдсан байгаа. За энэ мөнгийг одоо нөгөө 210 мянган төгрөг шүү дээ, нэг хайрцагт мөнгө. Энэ болохоор зөв Ц вирусынхаа эмэг ууж байгаа иргэдэд бол ингээд хөнгөлтийн нийлүүлэл явж байна. За мөн нөгөө эрт илрүүлэх урдсан сэргийлэх чиглэлийн саяны нөгөө сум өргөтөр ирдэг нэг даатгуулагч БЦ-г илрүүлэхэд 3500 төгрөг. За мөн урдсан сэргийлэхийн одоо энэ хавдрын багцуудтай холбоотой гэд энэ бол ингээд 10.2 тэрбум төгрөг байна. За мөн Ц вирусын тоолох одоо лабораториуд 25 лаборатори тоолох энэ Ц вирусын тоолох, ачаал тоолох тий 80-120 мянган юм гэхэд зөвхөн жилдээ 4.9 тэрбум төгрөг гэд ингээд зөвхөн эрүүл мэндийн даатгалын сангаас гэхэд бол одоо жилдээ бид нэг 30 гаруй тэрбум төгрөг ингээд энэ Монгол хүнийхээ эрүүл мэндийн даатгал төлсөн иргэдийнхээ энэ тусан үйлчлэгийн зарцуулахаар бид ингээд төлөвлөд ингээд ажиллаж байдаг. Өнгөрсөн жил яг өдийн хэмжээний зардлыг бол бид бас ингээд зарцуулсан байдаг. За баярлалаа. Үзэгчдээ бид Монгол Улсын засгийн газраас элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд за Монгол Улсын хүү ам элэгний өвчлөл бол тэргүүлэх зэрэгтэй байгаа дээр анхааран за шар чатны байгууллагууд дээр нь иргэдээ эрт үзлэгт онцлогоонд хамруулъя, эмчлэе. За ингийн тулд үн төлбөргүйгээр бүх онцлогоо, эмчилгээ, үйлчилгээг нь бол хамруулад явъя гэдэг чиглэлээр ажиллаж байгаа гэдэг мэдээллийг студид зочинтой харилцаж хүргэлээ. Тэгээ манай өнөөдрийн дугаарт эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын олон нийтэд харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэд энх бат оролцлоо. Танд баярлалаа. За та бүхэн ч гэсэн баярлалаа. Сонгуульч үзэгч танд баярлалаа. Та бүхэн элгэндээ анхаарал хандуулъя гэж бодож байгаа бол Харьяа дүүргийнхээ өрх сум
За аймгийнхаа эрүүл мэндийн нэгдэлд анхан шатны нэгжид эхлээд хандах ёстой юм байна шүү. Маргааш гүүр нэвтрүүлэг 14 цагта ахин өрөх болно. Баяртай үзэгчдээ.